Сайн бас нөө Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутны зөвлөлд зохион байгуулдаг хуульчийн замнал ярилцлагын 5 дугаар дугаарт Ахмад Шүгч гавьяад хуульч Намжлдоогийн Чадраа бол танаас ярилцлага авахар хүрэлцэн ирээд байна. Тэгээ та өөрийнхөө тухай товч танилцуул. За баярлалаа. Өнөөдөр чи би тэгвэл нэр хүндтэй их сургуулийн оюутны зөвлөлийн зохион байгуулж байгаа ажилд оролцож байгаа юм байна. За уг нь намайг бас энэ арга хэмжээнд урьж оролцуулж санал бодлын минь сонсъё гэж байгаа. Ирээдүйн шинэ залуу хуульч нар та нарт их баярлалаа. Би энэ замаар л явсан. Би одоогоос 50 гаруй жилийн өмнө хуулийн боловсрол эзэмшээд одоо бараг 60 жил би энэ төрлийн албан зүтгэхтэй 25 жил шүүхийн дараагаар ажилласан. Сүүлийн 14 жил төрийн албан зөвлөл гэдэг байгууллагад ажилласан. Энэ хугацаанд би өөрийнхөө мэргэжлээр л ажилласан. За хийсэн ажлын үр дүн гэвэл төрөөр үнэлүүлээд Монгол Улсын гавьяат хуульч болсон. Олон шатны шүүхийн байгууллагад ажилласан. Тэгэхээр би энэ мэргэжилдээ сонирхолтой хөдөлмөрийн гараагаа шүүгчийн ажил асгалсан. Хуулийн дунд сургуулийг би 1971 онд төгсөөд Сэлэнг аймгийн шүүхэд анхлаад шүүгчээр томилогдож ажиллаж байлаа. Тэр үед бол одоо сургууль төгссөн улсуудыг шууд томилдог байсан. Хуулийн дунд сургуульч нь бол 3 жилийн хугацаагаар сургадаг дунд төвсрэлтэй хуульч хилтгэдэг их сайн сургууль. Тэр үе чинь оюутнууд чинь төвөртэй стипендтэй суралцдаг байлаа шүү. Хуулийн дунд сургуулийн чинь үндсэн стипенд нь 250 төгрөг. Монгол Улсын их сургуулийн чиглэлээс 180-200 мянган төгрөгөөр 200 төгрөгөөр тэр үе ч одоо юу мянга байх үү? 200 төгрөгийн стипендтэй сурдаг. Хуулийн дунд сургуулийн оюутан чинь харин онц сурвалж 300 төгрөг өгдөг. Тийм байлаа. Тэгээд төгсгөр нь шууд хуваарлдаг. Одоо бол их өөр болсон ба шүү дээ. Одоо шин та нар 5 жилээр энэ сургуулийн бакалаврын төвчний боловсрол эзэмшээд тэрнийгээ дараагаар олон шатны сургууль дамжиж төгсчээж тэгжээж шүүгчийн сонгон шууралд орж иж шүүгч болдог. А бидний үед бол бас боловсруулчны хэрэгцээ тийм байсан. Сургалтын материалыг вааз сурах нөхцөл тийм байсан. Тэгээд би 71 оноос хойш Сэлэнгийн шүүхэд шүүгч, 80 оноос Багнуурын шүүхийн шүүгч, 82 оноос Налайхын шүүхийн дарга. Тэгээд би хотын шүүхийн шүүгч, Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, Баянгал дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч бичлэнгийн тасралтгүй шүүхийн замаар ингэж явсан да. Миний одоо амьдралын мөр гэвэл шүүхийн шадраа бол нэртэй хуулийн ажлыг хийдэг. Монголын хуулийг 55 жил эргүүлж Монголын төрд одоо 38 жил зүтгэсэн хуульч мэргэжлийн ийм л хүн байна. Өөрийгөө товч танилцуулахад бол ийм байна. За тэгвэл та яг яагаад хуульчийн мэргэжлийг сонгох болсон бэ? Тэр дундаа яг яагаад шүүгчийн албан тушаал сонгосон? Сайхан асуулт байна. Хуульчийн мэргэжил сонгоно гэдэг бол одоо миний багын мөрөөдөл. Би ер нь бол уран зохиолын ном их уншдаг хүүхэд байх юм. Уг нь 7 дугаар анги төгссөн боловсрол муутай л да. Гэхдээ 7 дугаар анги төгссөн дээр нэмээд уран зохиолын номыг уншиж тухайн үеийн бас л нийгмийг тэр залуучуудын их сонирхлыг татдаг адал явдал, үйл явдал, товсрол тэмцэлтэй, дайч уламжлалтай, шудраг тийм улсуудын одоо үлгэрч явуулсан ном судалж уншсан. Тэгээд зэрэгээс би 68 онд халагдсан зэрэг албаагаад. Тэгээд ер нь хуулийн сургуульд орсон да. Хуульчийн мэргэжил бол сайхан. Хүн төрлөختний түүхэнд төр үүссэн цагаас хойш хуульчийн мэргэжил салшгүй дагаж яваа. Төр байхаар төрийн бодлого шийдвэр хууль болдог. Тэр хуулийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хүн хэрэгтэй. Тийм учраас хуульч нар бол төр байгаа нөхцөлд салшгүй байх ёстой мэргэжил. Тийм учраас энэ амьдралыг хөтэлдэг хэдэн сайхан мэргэжил байгаа шүү дээ. За яасан. Эмч, багш, хуульч энэ гурав бол онцгой хүнд нөлөөтэй мэргэжил. Эмнэлгийн эмч хүн ардын эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүний амь насыг эрүүл мэндийг хариуцж явдаг их гавьяатай ажил. Хүн болгоны эрэлтэнд нийцж яадаг ажил. Багш хүн ардын хүүхдийг аавскаас эхлээд амьдралын бүх замд нь сургаж яадаг их гавьяатай ажил. Хуульч хүн нийгмийн хууль ёсыг шаналн сахиж, нийгмийн дэг журмыг хамгаалж, хуулийг хамгаалж ажилладаг. Өөрөөр хэлбэл хүний эрх чөлөө, хүний нэр хүндийг хуульч хүн хамгаалдаг. Тийм учраас
хуульчийн мэрэгжлийн сайхан тэр. Хуульч бол одоо хүн чинь өөрийгөө ч гэсэн хамгаалдаг. Хүнийг хамгаалдаг. Хүний мөр зам хуульчийн мөр ажлаас их нөлөөлдөг байхгүй юу? Өөрийгөө засдаг, нийгмийг хүмүүжүүлдэг, хүнд илэг бариулдаг үгүй даатлан болгоод энэ чинь хуульч юм шүү дээ. Наад шиг сүргий ямиг зөв бодно гэж хүн ингэж дүгнжээд. Тийм учраас өөрийгөө хамгаалан нийгмээ хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой мэрэгжилж байна. Хуульчийн мэрэгжилдээ. Би энэнд нь шүтэж дурлаж, би тэгээд энэ мэрэгжлийг эзэмшээд 55 жил Монголын хуулийг эргүүлж байна. 40 жил Монголын төр хуулийн байгууллага хүчин зүтгэж байна да. Сонирхлынхаа дагуу явж байгаа ишиг үений нэг хүртсэн одооны залуучууд та нарт бол бас л ярих юм бол тодорхой асуудлаар өргөн сэдвтэй байна. Бидний ярилцлага бол тодорхой хугацаатай байгаа учраас сонирхлынхаа дагуу би энэ мэрэгжлээ сонгоод энэ мэрэгжлээ эзэн болж яваа хүн шүү гэдгийг л миний туулсан түүх амьдрал харуулна л да. За юм байна. За тэгвэл шүүгч гэж ямар хүн хэлэх вэ? Шүүгч хүнд ямар шаардлага тавьдаг вэ? Шүүгч хүний ёс зүй гэж юу вэ? Та өөрийнхөө онцгой тайлбарлаач. За бас л гол асуулт. Шүүгч гэдэг чинь онцгой албачлал байхгүй юу? Монгол улсын үндсэн хуулинд гагцхүү шүүгчийг мэрэгжлийн шаардлага тавьсан байгаа. 25 наснд хүрсэн дээд тусалтай ял шийтгэлгүй Монгол улсын иргэн шүүгчээр ажиллана гэдэг хууль заасан. Шүүгч онцгой албачлал учраас энэ эмч багш нарыг бол тэгэд нийлж зас шаардлага заахгүй шүү дээ. Хурлын гишүүнд нас заасан байгаа, ерөнхийлөгчд нас заасан байгаа, шүүгчд нас мэрэгжил шаардлага бүх юм заасан. Тэгээ шүүгчийг ерөнхийлөгчийн зарилгаар томилдог. Бүгдний шүүгч. Онцгой албан тушаал учраас шүүгч хүн алдаад гаргахгүй насан турш ажиллаж болдог байхгүй юу? Нэгдүгээр төрийн жинхэнэ албаа ашигладаг шүүгч амардаг. Ер нь анхлаад тэр шаардлагыг хангаал шүүгч болвол ажил төрлийн алдаад гаргахгүй бол чиний хугацаа дууссан гэж нэг шаардлага хүндч байхгүй. Насан турш одоо өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор дээдл нь уг нь төрийн жинхэнэ албаа хаагч 65 нас хүртэл ажиллаж болно. Шүүгчүүл ямар ч байсан баталгаатай 60 хүртэл ажлын алдаа гаргахгүй хүн бол байж болно. Одоо тэр бусад улс төрийн албаа хаагч магшин тэргээл тэд нар чинь 4 жил болоод эсвэл нэг ажил нэг улс төрийн өнцгөөс шахагдаад явдаг бол шүүгчдийн баталгаатай. Тэгэхээр шүүгчүний чанар гэж юм бэ. Шүүгчүнд зайлшгүй байх ёстой тийм чадвар байх ёстой. Нэгдүгээр хүний хувьд бол тийм одоо ажигламтай, ярхай, задгай сэргэлэн сарвал ухаантай тийм байх хэрэгтэй. Хүнлэг сэтгэлтэй байх хэрэгтэй. Асуудлыг дандаа хуулийн өнцгөөс хардаг байх хэрэгтэй. Хуулийг уншаад ойлгодог, хуулийн хэллэгээр ярьдаг, асуудалд хуульчийн байр сууриас ханддаг ийм хүн шүүгч байна. Та нарын заалгаж байгаа номонд чинь одоо индукс, дедукс, анализ, синтез гэж яриад байгаа да. Тэр чадварыг шүүгч хүн эзэлсэн байна. Нэгтгэн дүгнэх чадвартай. Задлан шинжлэх чадвартай. Харьцуулан судлах арга барилтай. Тийм үү? Тэрээс зүгээр ингээд одоо жирийн хүнээ ингээд амьдралын тодорхой нэг асуудал таарахад бол болохгүй болов гэдээ ингээд эргэлзэж бол хуульч хүн энэ болохгүй шүү дээ. Хуулиар эргэлзэж шүү дээ. Энэ хүн буруу явж байна. Энэ хүн зөв явж байна гэдгийг мэддэг хүн. Тэгээд зогсохгүй өөрийгөө хүмүүжүүлдэг. Шүүгч хүн өөрөө ёс зүйтэй, нэр төртэй байх хэрэгтэй. Шүүхийн хүн гэдэг хаягаар явж байгаа нөхцөлд хүн болго хүндэлж яадаг. Одоо шүүх ажил хийцүү. Аливаа маргааныг хагалж хийдэг учраас нэг юмны үзүүрдээ суудсан юм байхгүй юу? Тэгээд тэр хагалж хийхэд нэг тал нь баярлж яадаг. Баярлсан ч гэж хэлэхгүй. Инхэл ёстой юм чинь гэж өнгөрнө. Гэтэл нөгөө тал нь энэ худалдагчлаа шүү дээ. Эний тал шийдлээ гэдэг. Жинхэнэ шийдүүлсэн хүнд инхэл ёстой юм гэж боддог. Тэр юм хагалж шийддэг. Зүүнний үзүүрдээр сууж яадаг. Их тийм нэр цэвэр, мөр зөв ингэж амьдрахгүй бол олон жилийн ажлыг хийхгүй. Тийм учраас шүүгч ёс зүй гэж тусдаа дөрмөөр зохицуулагдсан байдаг. Бие зөв авч ухаас эхлээд хувийн харьцааны соёлтой, сэтгэлгээний өндөр чадвартай, хүнлэг ариун хамгийн гол нь хүнлэг байх хэрэгтэй шүүгч хүн. Тэрнээс биш хууль миний гарт үе гэдэг үзлээр хүнтэй эрэлхүү харьцах, хүнийг зөв сандах энэ явдал бол ер нь хуульч мэргэжлийн хүнд байж болохгүй, тэр нь цэма шүүгчд байж болохгүй. Шүүгч бол тэр хуулиар ёс зүйн зохицуулсан байдаг шүү дээ. Шүүгч хүн гагцхүү хууль захирагдана гэсэн зарчим. Процесс хийж хуулиуд дээр бий. Эрүүгийн хэрэг ханан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг ханан шийдвэрлэх тухай хуулиуд дээр чинь шүүгч дотоод итгэлээр асуудал шийднэ, шүүгчд хуулиас дарга байхгүй гэж заа.
Миний шүүгч байх үед бол шүүгчээр ярьдаг хууль шиг бай гэж. Өөрөөр хэлбэл бичмэл хууль цаасан дээр байж байдаг. Тэрнийг шүүгчүүд чэжээрээ ярьдаг. Тэр хуулийг нэвт судалсан мэдсэн хүн шүүгч ёстой гэсэн шаардлага. Тэр үед 25 хууль байсан юм л да. Миний шүүгч үед. Социализмын үед. Одоо бол энэ чинь 7-800 хуультай. Тэр хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 3-400 журамтай 3-4 мянган ийм өргөн хэмжээний эрх зүй орчин бүрдэж. Энэ явж байгаа нийгэм чинь эрх зүй төрөөр нийгмийн харилцааг зохицуулах гэсэн шаардлагатай. Тийм учраас тэр эрх зүй төр гэдэг нь юу вэ? Хуучин захиргаад гарахад бэрээр дарга мэдэж асуудал шийддэг байсан бол одоо нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулна. Хуулиар хориглоогүй үйл ажиллагаа зөвшөөрсөн гэж үзнэ. Хүн болгон хууль зохицуулах хэрэгтэй. Үндсэн хуулийн чинь 1-р зүйлийн 2-т Монгол Улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчил, эрхчлөө, тэгш байдал, үндэсний эм нэгдэл, хууль дээдлэх, шударга усны зарчим гэдэг. Тэр хууль дээдлэх зарчим бол ерөөсөө шүүгч хүний одоо жинхэнэ тарих судсан шингэсэн байх хэрэгтэй. Хүн болгоныг биелүүлэх хэрэгтэй, шүүгчийн нэг онцгой энэ чадварыг эзэмсэн байх хэрэгтэй юм байна. Тэгвэл таны бодлоор сайн хууль ялангуяа сайн шүүгч гэж нэрлэх вэ? Зүгээр хүн юмыг өөр өнцгөөс дүгнэе. Тэгэхдээ хүмүүс монголчууд ярьдаг гарсан хүн гэж. Энэ гарсан юм чи шүү дээ. Ясны эмч, ясны хуульч, ясны багш гэдэг ингэж ярьдаг да. Мэргэжилдээ гарсан хүнийг тэгдэг. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг бүгдийг баа бэйгүй чэйжүүлдэг юм аа гэхэд ийм харилцааг зохицуулсан ийм хууль бий. Энэ хуулийн ийм агуулгатай гэдгийг мэджээж тэгжээж одоо шүүгчийг одоо энэ бол бас нэг шаардлага хангахулж байна гэж. Энэ хуулийн мэргэжлийн чинь их олон албанчаад байгаа шүү хуулийн мэргэжлийн ажил. Энэний шүүгч гэдэг нь бол хамгийн илүү хүнд ачааг нь өөр. Жишээлх юм бол прокурор гэдэг албан хашаага хүн бол эрүүгийн хууль, эрүүгийн хэрэгний шийдвэрлэх тухай хууль. За тэгээд тэр процессын шанартай хуулиудыг унших мэдсэн байна. Шүүгчүүд бүх хуулийг барина. Шүүгчийн гарт хэрэглэгдэхгүй хууль гэж байхгүй. Гудамжинд хүн ингээд бүдэрч унаад бэртчлээ гэтэл энэний цааталд дүрм журм бий. Энэ сан техникийн байгууллагын алдаа юу, отогчлтын алдаа юу, харанхуй гудамжинд энд одоо өөр цаглаа авсан бүдэр үү, энэний хариуцлага ихэн хүлээх ямар хуулиар хүлээх энийг шүүгч шийдэх ёстой. Тэрнээс тэгээд энэ хуулийг мэддэггүй хүн бол өөртөө 10 сар тэнийг би ингээд бүдрээд унлаа гэн ер нь энэ цаана зогсуулсан хууль байгаа гэдгийг мэддэг хүн бол би энэ хүний буруу тавьж ажиллагаанаас болоод энд ингэж хохирлоо гэж ирэх шиг хамгаална. Энийг мэддэг хүн шүүгч байх ёстой, шийддэг хүн шүүгч байх ёстой. Тийм учраас шүүгчүүд бол шүүр байх ёстой. Гэхдээ шүүгч хонзон салгаж хорсол тайлдаг байгууллага биш. Заавал энэ ирэх шиг хамгаалах ёстой биш шүү дээ. Шүүх асуудал шийдэхдээ тэр тунгалгын үдээр харж одоо та нар тэр хууль судалж байгаа улсууд ойлгож байгаа байлгүй нийгмийн хор аюул, гин буруугийн хэр хэмжээ, хүний хувийн байдал за тэгэл одоо эрүүг хэрэг дээрх логчийн зөвс ажиллагаа за хүн зодуулсан хүн байлаа гэтэл аюултай зэвсэг хэрэгжилж үү, аминд аюултай газар нь халдаж үү, огшийн буруу ажиллагаа нөлөөлж үү энэ тал бүрээс нь хяналт дүгнэх чадварыг шүүгч хүн эзэмшсэн байж ялыг оновчтой оногдуулд. Эрүүгийн хэрэг дээр, иргэний хэрэг дээр ч гэсэн 92 хооронд маргаан гараад ирлээ. Хүүхд дулаасан. Эд төрөнг дулаасан л дээ. Тэгээд тэр чинь заавал эмгтэй гэнэр шиг хамгаалах ёстой биш шүү дээ. Тэр чинь тэр бодитаас байдалд нь хандаад энэ хүн одоо үнэхээр энэ гэр бүлийн харилцаан дээр эхнэрийн буруу байна уу? Нөхрийн буруу байна уу? Ер нь бол энэ маргаж байгаа хөрөнгө нь хэнийх нь юм? Хүүхдүүд ямар хэмжээгээр гэх юм? Цаг шалтгаан хинээс гараад энэ төр гэдэг тэрнийг судал дүгнэж. Тийм учраас билээ түрүүтэр нэг жижигхэн асуудлыг томруулаад задлан шинжлэх. За энэ чинь одоо ийм байвал яах, ийм байвал яах, ийм байвал яах. Энэ том асуудлыг жижигхэн болгоод нэгтгэн дүгнэх. Энэ чинь чирэн нэг ийм л үг байна. Энэ чадварыг тэр анализ, синтез тэр индус гэдэг читрийг хэлээд. Тэгээ энийг харьцуулан судлах арга гэдэг юм эзэмсэн байна. Эрүүгийн хэрэг шийдэхдээ одоо та нар би одоо шүүх ажил ярьж байгаа учраас энэ яриад байна. Нотлох хуримтыг бүрдүүлнэ, үнэлнэ, дүгнэнэ, хууль хэрэглэнэ гэдэг ингээд олон шатны давхар хуулиар зохицуулсан харилцаа байдаг. Энийг судалсан хүн л хуульч болно шүү дээ. Тэрнээс зүгээр чамаа шүүхдэд шийдүүлэндээ гэж шийд 1000 орлоод яах вэ?
Цаана энд бүр зөвсөл буруутай эсхийн хуулиар шалгаад тогтоосон тэрний нь бол шүүх асуудал шийдэхдээ тал бүрээс нь харсан оновчтой зөв шийддэг тийм л байх хэрэгтэй. Тийм учраас шүүгчийг амьдралын туршлагатай, ажлын мэдлэгтэй, төвшин шударга зантай, хүнлэг сэтгэлтэй хүн байх хэрэгтэй гэсэн шаардлага нийгмээс тавьд юм аа. За тийм байна. За тэгвэл хуульч мэрэгчлээ хүмүүс их олон салбарт ажилладаг юм билээ. Энэ дундаас шүүгчээр ажиллахын давуу тал нь юунд вэ? За зөв. Бас л яг л шүүгчтэл хэрэгцээтэй зүйлийг та нар ярих гэдэг юм л да. Тийм учраас та нар өөрснөө сайн шүүгч болох байлгүй шүүгч болцгоовол энэ олон хуульч мэрэгжил ажилтдаг энэ албан тушаалууд дотроос хамгийн онцгой албан тушаал нь шүүгч. Шүүгч засаглал гэд нэрлээд байна да. Одоо энэ чинь ард шилжсэн нийгэм байгуулахад гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлэг гэдэг ингээд эрх мэдлэг тэнцүү 3 байгаад шүүх засаглалыг бие даасан засаглал гэдэг чинь. Ерөөсөө хуулийн их хурл батлна. Хуулийн хэрэгжүүлэх ажлын засгийн газар хэрэгжүүлнэ. Энэний мөр дээр иргэн хүний эрх ашиг өгрүүл шүүх шийднэ. Шүүх шийдэхдээ дан шүүх биш. Шүүгч нь бол тэр хуульчдын олон салбарын бүтээлүүдийг нэгтгэж эцэст дүгнэлт гаргадаг байгууллага. Тийм учраас үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр шудраг шүүхэр хэрэг асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй гэдэг үндсэн хуульд их болгож заасан байна. Нотрод гэдэг хуульч мэрэгжлийн ажилтан хүн болвол бичиг баримттай хууль ёсны шаардлага хангаж байгаа хэсгийг гэрчилж өгдөг. Хэрэг үртгэгч гэдэг хэргийг шалгадаг хүн болвол эргийн үүсгээд энэ нотлогч нүг баримтыг бүрдүүлж өгдөг. Тэрнийг мөрдөөд хэрэг болгоод прокурор хяналтанд нэгтгэж дүгнэлт гаргаад шүүхэд өгдөг. Өөрөөр хэлэх юм бол одоо шүүхэд энийг бэлдэж өгч гэнэ гэсэн үг. Тэгээ шүүх энийг шийдэхдээ нэг талаас нь өмгөөлж одоо энэ хүний шиг бас буруу зөв нь ялгаж харж энийг хэлцдүүлж болохгүй. Ял шийтгэхэд ялгамжтай оногдвол 5 хүн нэг хэрэгт холбогдоод ирэхдээ дор дорынх нь үйлдэлийг ялгаж ээж гин бурууг нь тогтоож ээж өгнөс бүгдээр нь адилхан ялгуулахгүй байхгүй дээ. Тийм учраас шүүх энийг шийдэхэд энийг өмгөөлөгчийн оролцоо хөндлөнгөөс норж прокурор нэг ялгах дүгнэлтийн хаалга ийм буруутай гэхэд өмгөөлөгч өмгөөлөөд тэгээд шүүх эцсийн шийдний шалгалт. Тийм учраас шүүгч бол засаглалын ороо дээр нь суудаг хуулийн байгууллагуудын толгой нь шүүх. Тэгэхээр шүүх гэдэг бол шударга байж нийгэм шударгаас тогтно. Тэрнээс шүүхийнхэн одоо ингээд хэрдэг мөрдөн байцаалтанд нь одоо бидний амьдрал дээр та нар яриад байгаа шүү дээ. Ирүүдийн шүүгээл баахан хэлцдүүлэл хэрэг бариад ирж яах гэж бүр хэрэгэл хийцэн хүнийг аваад суулаад аргачаад энэ бол одоо өнөөдөр манай зарим хуульчны үйл ажиллагаатай холбоотой нийгмийг бухимдуулаад байгаа хэрэг. Тийм учраас шүүгч гэдэг онцгой албан тушаал, нэр хүндтэй албан тушаал хамгийн өндөр цалин шүүх авч байгаа. Тэр албан агч нартай. Шүүгч нар чинь одоо 5-6 сая төгрөгийн салентай байгаа. Гэтэл одоо энэ чинь наад хуульчийн мэрэгжилтэй улсууд чинь одоо тэр зүгээр хувийн хэмшилд аж ахуйн байгууллага хүртэл хуульч зөвлөгөө өгч гэрээгээр ажиллаж ш. Тэд нар чинь бол өөрийнхөө хийсэн ажилдаа зараад 2-3 сая төгрөг авч байгаа бол шүүгч 5 сая 300-аас дээш төгрөг авч байгаа. Тэгээд ажилласан жилийн нэмэгдэл. Энэ өндөр хангамжинд байгаа юм. Том итгэл хүлээж байгаа юм. Ер нь хуулийн бүх ажилтнууд бол хамгийн гол нь өөрснөө хуулиа уншдаг, хуулиа хэрэгжүүлдэг, өөрсөө яг л тэр хууль шиг л ажиллах хүн л энэ хуульчаар ажиллах хэрэгтэй байхгүй дээ. Тэрээс хуулийн цаасан дээр чи энийг биелүүл хүрэхтэй мөртлөөс өөрснөөр харах юм бол ямар хэлэмцгээ болж байгаа юм. Энэ бол ингэж хуулийн нэр хүндийг унаагаад байгаа. Тэгэж болохгүй. Тийм учраас шүүхийн олон салбарт хуулийн мэргэжлийн ажиллаж энэ дотроос бол шүүгч бол хамгийн гоё ажил, нэр хүндтэй ажил, амьдралын өндөр баталгаатай ажил. Та нарыг одоо ингээд ийм ажил зохион байгуулж байгаа улсуудыг шүүгчлэх юм шүүгч бүх хуулийг хэрэгжүүлдэг гэж төрлөө. Бүх хууль шүүхэд амарна. Шүүх хэрэглэгдэхгүй хууль гэж байхгүй. Тэр үтэл хуулиар зохицуулаагүй харилцааг хүртэл шүүх шийдчих гэсэн. Ягаад гэвэл Монгол Улсын үндсэн хуулинд шүүх гацуу шүүнслэх ажиллагаа хэлнэ. Шүүгчийг гацуу хуулиар байгуулна гэдэг ингээд. Өөр шүүхийг бол бүр тодорхой заагаад өгсөн. Хамгийн гол манай төгсөж байгаа залуу хуульч нар ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүс нь энэ сэтгэлгээний ухамсар байхгүй. Ойлгохгүй байна өнөөдөр. Тэгээд ялангуяа эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг, эд хөрөнгөтэй хүнд үйлчилдэг.
Иймэрхүү хандлага бол ороод байна. Ийм байж болохгүй. Та нар бодвол зөөр нь явах гэж энэ асуудлыг сонсож энэ яриа сонсож байгаа бах. Тийм учраас зөв явахыг бол Ахмад хүний хувьд бол шаардж байна. Сайн байна. Сурах гэж байгаа чинь сайн. Сурах шигийг эрхэм болгол хандах зүг аяндаа тогтно гэж дороос нь эхлээд ингэж тасралтгүй сайн сураад орой дээр нь гарсан хойно бол амьдралын чинь түүх сайхан бүтнэ. Та нар хүүхдүүддээ миний ээж аав чинь насны хуульч насны би чинь одоо удам дагсан төрийн албан агч хүүхд. Би хуульч хүүхдэд бахархаж явах. Тийм гавьяатай цаг ирнэ. За зохиол жил сэлэн төмөрөн гэдэг хүн таны намтраас сэдвэлэн бичсэн. Энэ цагийн Эгэл Баатар гэдэг номыг би олж унссан юм аа. Миний унснаар та шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны хуралдааныг даргалж байсан. Анхны гишүүдийн нэг мөн. Тэгвэл шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг нь өөрөө ямар чиг үүрэгтэй байгаагүй. Та манай хувьд бол ойлгомжтой сайхан тайлбарлаад байна. За. Бас зөв шүү дээ. Та нарын асуултууд бол бас би цаг үеийн шаардлага хангах гэсэн шүүх ажлын үнэн төрхийг гаргах гэсэн асуулт байна гэж ойлгоод байна. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага шүүхийн захиргааных нь байгууллага. Энэ ардчилсан нийгэм шилжсэн дөрвөн удаагийн үндсэн хууль батлагдахаас өмнө өөрөөр хэлэх юм бол энэ хууль чинь 1992 оны 1 сар 10 улсыг мөрдөгсөн шүү дээ. Тэрнээс өмнө социалист нийгмүүдийг байгуулж явах үед шүүгч томилдог, чөлөөлдөг бүх асуудлыг дээч шүүх мэддэг. Шүүгчээ томилно, цалингийн олгоно, захиргаа бүх шийдвэр хариуцдаг байсан бол шинэ үндсэн хуулийн хүрээнд шүүх ерөнхий зөвлөл гэдэг үндсэн хуулийн байгууллага болсон. Энэ бол шүүхийн захиргааны ажлын хариуцтай. Шүүгчийг шил сонгох, шүүгчийг мэрэгшүүлж боловсруулах, шүүхийн ажил хэвийн нөхцөлийг хангах. Одоо өөрөөр хэлэх юм бол орон байр, сургалт, судалгаа бүх захиргааных нь чиглэлийг шүүх ерөнхий зөвлөл хариуцдаг. Энэ шүүх ерөнхий зөвлөлд анх эхлээд 1993 оны 4 сарын 1-ний өдөр анхных нь хуралдаа хийж анх зохион байгуулагдсан. Тэр үед би Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга хийж ирсэн. Тэгээд бас хамт олонныхаа саналаар шүүх ерөнхий зөвлөл тэр үед 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсэн. Ерөнхийлөгчээс, их хурлаас, засгийн газраас, 3 шатны шүүхээс, улсын прокуророос, өмгөөл байгууллагаас төлөөлж оролцуулаад 12 хүн бүрэлдэхүүнтэй шүүх ерөнхий зөвлөл анх байгуулагдаж байхад би анхных нь гишүүнийх нь нэг болоод тэр 1993 оны 4 сарын 1-ний өдөр анх дугаар хуралдааны би даргалсан юм. Тэгтээ бол хамгийн дооцсныхын сонгуультай байсан. Анхчны шүүхээс очсон. Тэгтээ хамгийн ахмадуудын тоонд орж ирсэн учраас шүүхийн хүн тэгэд даргалсан. Тэрнээс хойш одоо шүүх 32 3 жилийнхээ шүүх ерөнхий зөвлөл ойг тэмдэглэж байна. Одоо бол энэ байгууллага хэлбэрсэн. Үндсэн хуулиар шүүхийн тухай хуулийг чинь өөрчлөлт ороод үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж агаад шүүхийн ерөнхий зөвлөл бас үндсэн хуулийн байгууллага болсон. Одоо бол энэ шүүхийн ерөнхий зөвлөлд 10 хүн байгаа. 5 шүүхээс 5 нь одоо их хурлын томилгоор орж ирдэг. 4 жилийн хугацаар ажилладаг. Мөн шүүгчийн сонгон шалгуулалт гэдгийг явуулж шүүгчийг шил сонгоно. Шүүгчийг томилно. Шүүхийн нийгмийн баталгаа онтоор байр орон сууц цалин хангамжийг мэднэ. Захиргааных нь ажлыг энэ байгууллага хийдэг. Шүүх бол гагцхүү шүүн цэцлэг ажиллагаа хийгээд үндсэн хууль зааснаар өгчтний шүүхүүд дээд шүүхийн хүрээнд ажилладаг. Шүүгч одоо бас дагнсан шүүх гэдэг ер нь нэлээд олон шүүхтэй болно шүү дээ. Эрүү иргэн захиргаа, гэрүүл одоо ингээд тусгай юуны нөгөө хэлбэршүүлсэн шүүх гэдэг ингээд олон шүүхүүд бий боллоо. Энэ шүүх болгон дээр тамгын газар бий. Тэр тамгын газар нь захиргааны албан хаагч. Тэнд нь захиргааны албан хаагч нар бий. Одоо та нар сургуулиа төгсөөд залуу хуульч болоод ингээд шүүхийг бараадыг гэвэл эхлээл шүүхийн нарийн бичгийн даргаас нь эхлээл тэгээд дараагаар нь шүүгчийн туслах болоод тэгээд шүүгчийн сонгон шалгуулалтанд ороод би дөрөв ярьлаа шүү. Шүүгч эмч хоёр бол их удаан хугацаар бэлтгэдэг ёстой. Эмч чинь андгаахын дээд сургуулийг 6 жилээр төгсөөд эрдэнэтуур, докторантуур за тэгээд сүүлд нь бол нөгөө мэрэгч сургалтанд тэгээд 10 жил ажиллаж болж байгаа бол шүүгч болоё гэвэл та нар 5 жил суралцаад 2 жил мэрэгжлийн чиглэлээр туслах английн албанд шаалд. Натуралын туслах, өмгөөлөгчийн туслах, прокурорын туслах, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хэмжлэнгийн ажилд 2-оос доош ажиллаж дараа нь хуульчийн сонгон шалгуулалтанд орно. Тэр болзолн тэмшүүд 2 жил мэрэгжлээр ажиллаж явна. Тэгээд тэрнийхээ дараагаар шүүгчийн сонгон шалгуулалтанд орно.
Хуульчийн сонгон шалгуулалтанд ор тэнцчээж ажиллаж агаад шүүгчийн сонгон шалгуулалтанд ор. Шүүгчээр ажлыг бол доот нь 10 жилийн зав. Тэгтээ сайн бэлтгэдэг. Одоо тэр варын систем гэдэг нь үйлчлээд игэлдэж шүү дээ. Эмнэлэгт сайн эмч бодъё гэхэд бас тэр 10 жил явна. Энэ хүний хувь зүйтэй холбоотой учраас сайн суралцсан байх хэрэгтэй. Сайн шаардлага хангасан байх хэрэгтэй. Тэгжээж энэ шүүх шийдэв. Одоо ер нь бол ерөнхий зөвлөл гэдэг байгууллага энэ болгонд нь бэлдэж шүүгчийг бэлдэж өнөөдөр чинь нэг 550-60-аад шүүгчтэй байхад шүүхийн ерөнхий зөвлөл чинь одоо 1200-300-аад багш тавгаа шүү. Тэгээд эдгээр чинь шүүгч эрх мэдлийн байгууллагын захиргааш үндэслэх ажиллагааг хариуцсан. Ийм улсууд энэ ерөнхий зөвлөл гэдэг байгууллага бол ас гадна хуульчийн сонгон шалгуулалтын хувьд хууль зүйн үндэсний хүрээлэн гэж бий, тийм үү? Гараад номыг гаргадаг. Хуульч нар ч өөрснөө төвлөрс олон нийтийн байгууллагатай шүүхийх, нотариадын хөнгөөд хийх гээд холбоотой, мэргэжлийн холбоотой. Үнэхээр өнөөдөр чи Монголд хуульчийн сонгон шалгуулалт гэх ороход жилд энэ чинь 10 сарын зайтайгаар нэг удаа хуульчийн сонгон шалгуулалт болдог. Тэгэхдээ 4-5 мянган хүн орж идэг. Хуульчууд хангалттай бэлтгэж байгаа хгүй. Тэрнээс тэнцэж байгаа хүн бол үсрээд нэг 300-400 хүн тэнцсэн. Тийм учраас өндөр босготой, өндөр шаардлагатай мэрэгсэн байх хэрэгтэй. Би харин ингээд дэвтгүүрлээ гарсан цагаас хойш бас нэг тийм хуульчийн сонгон шалгуулалтанд сүүлийн 10 жил бас хүмүүс бэлдээд байгаа юм. Бид сургууль явуулдаг л да. Мэргэнчээ сургуулийн төв нэртэй сургууль. Төрийн албанд анх орох гэж байгаа улсууд шалгалтаар орж ирдэг. Тэр сургуультанд хүмүүс бэлддэг. Хуульчийн сонгон шалгуулалтанд бэлддэг. Одоо сая гэтэл прокурорын ажилтны сонгон шалгуулалт гээд сая өнгөрсөн 2 сар өмнө болохоор эргээр бас сургуультанд хүмүүс ингээл явлаа. Ер нь бэлдэж, суралцаж, төгсөж шаардлага хангаж яшуулж болно ухаас биш. Энэ нэгний нөлөөгөөр мөнгө зоосны хүчээр тэгээд энэ ажилд орчиж байгаа хүн бол хол явахгүйгээс гадна мэрэгжлээ хорлоод байгууллага хорлоод хуульчийн өрөндөө болно гэж байна. Тийм учраас шүүхийн захиргааны байгууллагын дээр хяналт тавьдаг шатны шалгууртай юм ийм болсон юм. Төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэсэн. Энийг та юу гэж боддог вэ? Тийм үг байдیں۔ Төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэдэг үнэн үг. Энтхийн зохиоч Мэрэм Чандра одоо би бас нэрэн буруу хэлж магадгүй. Тэр хүний нүдэн золио гэдэг ном байдیں۔ Тэр номон дээр төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэдэг үг байдیں۔ Нэг хоёр хүн номныхын агуулгаар ярихад Мэрэм Чандра гэдэг юм тэр зураач нь. Хөршайлын хоёр хүн хоорондоо их муудаж ил дээ. Ер нь өстэй байж. Өсөргдөг биеинтэйгээ. Тэгээд энэ мөг л хорлон шоглоно гэж биеиндээ боддог. Гэтэл нэг удаа нөгөөх нэг маргалдаг нөхрийн одоо иргэний төлөөлөгч тангарахтны шүүх гэж манайд бол одоо ардын төлөөлөгч. Тэр оронд чинь тангарахтны шүүх гэж нэг нутгийн оршин суугчдаас хүн сонгоод гаргаад ирдэг. Тэгсэн нөгөө нэг өсний тангарахтны шүүгчээрээ байчаад томилоод гэж. Тэгээд тэр нөхөр ер нь за одоо л өстой чамтай тооцоогоод энэ да. Тэр хоёр дандаа өхөр мадын энэ төр хэрэг хийж идэм байл да. Ер нь хөрөнгө бол азалдаад хоорондоо өргөл тэмцэлт. Тэгээ яг нөгөө шүүх хурлд ночоо тангарахтны шүүгт ночоо суусан чинь тэгсэн нөгөөх нь өөрийнх нь маргагчийн зөв байна гинэ. Ер нь тэрний цаад талынх нь буруу нөхөр зөв байна гин. Тэгээд нөхөр асуудал шийдэхдээ ингэж болдгоо юм байна. Төрийн зүрх шиг хуулийн ширээнд байд юм байна. Энэ хонзон сандаг газар биш. Тийм учраас шудраг байгээд нөгөө өсөрхөдөг нөхрөө хамгаалж тэр тангарахтны шүүхийн бүрэлдэхүүнд оролцож хуулийн дээр шийдэж байгаа. Ийм агуулгыг харуулсан номон дээр төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэдэг Мэрэм Чандра гэдэг хүний ном. Тэр 67 онд Монгол хэлд орчуулж гарсан. Тэр энэ бол нэг номны нэр. Тэгтээ номны агуулга. Гэтэ энэ үнэн. Ерөөсө төр хэлж төр үүсэн цагаас эхлээд хууль үүссэн. Тэгээд төр чинь хуулиар хамгаалагдахгүй бол шин тогтохгүй шүү дээ. Тийм учраас төрийг хамгаалж байгаа нь хууль. Төрийг хамгаалаад зогсохгүй иргэнийг хамгаалж байгаа нь хууль. Одоо тэр үндсэн хууль бид бас түрүү ярьлаа шүү дээ. Үндсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дэлгэх зарчим гэж. Сайн засаглал, хуулийн засаглал гэж юу хэлээд байгаа юм бол хууль хүчтэй байж, хууль иргэндээ үйлчилдэг бол сайн засаглал, сайн хуульч иргэнийг хамгаалдаг байхгүй юу? Тийм учраас тэр иргэнийг хамгаалдаг хууль өөрснөө
иргэнээ хамгаалдаг, төрөө хамгаалдаг учраас тэр төрийн зүрх нь байх ёстой. Хэрвээ тэр иргэнээ хамгаалдаг шүүх хууль нь төрийнхөө эсрэг шийддэг, иргэнийхээ эсрэг шийддэг гэдэг юм бол тэр нэг эзэрхийн амтны бодлогын газар болох байхгүй. Тэгвэл шүүх хуулийн байгууллага энэ ч ганцхан шүүхэж ярихгүй шүү дээ. Хуулийн байгууллага гэдэг чинь тэр цагдаа, шүүх, прокурор энэ болгон чи бүгдээрээ л төрийг эрх шиг хамгаалж, иргэнийхээ шиг хамгаалж. Тийм учраас энэ одоо тэр даанарын судлаад байгаа тэр Мальтус онл гэдгээр чинь эрх мэдлийг 3 хуваагаад шүүх эрх мэдэл гэдэг нь хэний шилэн давтагдахгүй. Хөндлөнгөөс нь хурдан хуулиа гаргаг. Тэрний иргэн биелүүлэхийг засгийн газар зохион байгуулалт. Энэ дээр иргэн огшоол шүүх хамгаалдаг. Ийм л тогтолцоотой байгаа учраас төрийн зүрх хуулийн ширээнд байна гэдэг бол ганцаа байхгүй. Уран зохиолын үгээр хэлсэн ч гэсэн амьдрал шалгагдсан үнэн байхгүй юу? За хүний эрх чөлөө шударга бас нийгмийн эрхтгч байдлыг хангаж шүүх онцгой үүрэгтэй байгуулах гэж би ойлгодог. Өнөөдөр энэ шаардлага хэв зэрэг хангагдаж байгаа вэ? Олон жил шүүгчээр байсан таны ус бодлыг сонсмоо. Чи бол зөвл дүгнж ойлгож байгаа хүн байна. Ажил дээрээ гараад яг энэ чигээр ажиллах. Үнэхээр нийгмийн шударгасыг шүүх хамгаалах хэрэгтэй. Энэ одоо шүүгсэн харьяаны чинь одоо саяны бидний нэр хэлснээс гадна үндсэн хуулийн цэц шүүх гэдээ бас шүүмжлэх ажиллагааны чиглэлээр ажилладаг 2 байгууллаганд төрийг нь тогтвортой байлгах, үндсэн хуулийн чанд мөрдүүлэх ажлыг үндсэн хуулийн цэц хариуцах хэрэгтэй. Төрийн хууль нийгмийн амьдрал зөв хэрэгжүүлэх асуудлыг бол шүүх хариуцах. Тийм учраас хүний эрх чөлөөг хамгаалсан, шударгасыг хамгаалсан шийдвэр бол хуулийн байгууллага үйл ажиллагааны мөр дээр л харагдах. Шүүх шударга байжээд нийгэм шударгаас тогтно. Өнөөдөр одоо хэлж үг байд юм шүү дээ. Сэрээ хулгай хийсэн хүнийг 10 жил шийтгээд сая төгрөг хулгай хийсэн зөвлөж сайд болгож яах гэсэн яриа. Сая доллар хулгай хийсэн хүн бол талын ахуйд өгөөд талаар нь бэз хийгээд сайд болж явах ш. Гэтэл сэрээ хулгай хийсэн хүн төлөх мөнгөгүй ч нөөрхөн шорон дэвж яадаг гэдэг. Шудраг ус байна гэдгийг нэг үгээр ингэж илэрхийлээд байгаа. Одоо энэ амьдрал дээр жишээ олон байгаа та нар мэдж байгаа шүү дээ. Хоёулаа төр зэгийн шүүмжлэх гэж чинь оюутан хүн чиний яриа бусдуудад нь багш нарт чинь хэр зэрэг таалагддгийг зөв надыг сонсъё гэж ирсэн учраас Ахмад хүний саналыг сонсъё гэж ирсэн учраас би жилээд ярьж байгаа. Өнөөдөр одоо энэ идэж уусан мөнгөний мөр дээр хариуцлах хүлээж байгаа хүн байна уу? Тэгээд энэ дээр шүүх ямар үргүүсгээд байгаа. Ял шийтгэж байгаа хүн хэн байгаа юм? Тэр энэ шүүх чинь шудраг биш. Хүний эрхчлөө хамгаалах чадвар сул. Үндсэн хууль заасан шудраг шүүхээр эрхээ шийдвэрлүүл иргэний эрх хангагдахгүй байгаа байхгүй юу? Тэгэж ярил үндсэн хууль чинь үр хүүхдийн хингийн бурууг эцэг эхэнд давхиж болохгүй. Эцэг эхийн хингийн бурууг үр хүүхдэнд давхиж болохгүй. Төрөл содны хайсрыг мэдүүлэг өгч болохгүй гэж үндсэн хуулиар эрхийг хамгаалуулаад заасан байгаа. Гэтэл өөрхөн хүүхд чинь тэглээгээд эцгийн огсруулаад чиний тэр хамаатан тэр байна гэж нөгөөдүүдийг хэлмэгдүүлээд ингээд байгаа. Энэ үндсэн хуулийн хамгаалалт гэж байхгүй юу? Энэ бусад хуулиудыг гэж хамгаалалт байхгүй юу? Тийм учраас шударгаар явж байгаа нь хэлмэгдээд шудраг ус явж байгаа нь бол харин бүр үнэлэгдээд ингээд яваад байгаа жишээ бол байна. Тодорхой нэр хэлж та нарыг толгой хөрвүүлээд яв. Өөрөөсөө уншаад судлаад тэр сайт мэтээс харахаар ирнэ. Энэ яасан муухай шийдэв гэж боддогдохоор юм зөндөө л байгаа да. Тэрнийг бол та нарын үед гаргахгүй байх хэрэгтэй. Энэ бодлыг тасн зогсоох хэрэгтэй. Хууль хүн гэдэг ямар ч үнээр хамаагүй шудраг ус явдлын эсрэг найдвартай тэмцдэг тийм зүрх сэтгэлтэй. Хуулийн дипломыг хоолоолж идэх хэрэгс болгоод энэ нэг залтай этгээд дүүшнээд байж болохгүй. Хуулийн мэрэгжлийг шудраг усыг хамгаалах баталгаа болгоод тэрний хөдлөө тууштай бол нийгмийн үнэлэмж нь хүнд ирдэ. Тэрээс би шудраг хүн гэж яриад жээжэд илсээд би шудраг байна уу гэж гайхуулаад байхгүй. Нийгэм үнэлэх ёстой шүү. Энэ бол шудраг хүн. Энэ өөрт нь бүрэн зөв, алдаа байхгүй, холбогдсон эд суусын байхгүй. Тэгээд үгэн зөв, сэтгэл нь зөв юм. Нийгэм үнэлдэ. Шүүгчнэр энэ л шаардлагат захирагдаж ажилд сурвал шүүхийн шудраг байж чадвал нийгэмд шудраг усгатна. Одоо энэ өндөр хөгжсөн орнуудын тэргээд байгаа юм чинь ер нь л энэ шалгууртай л байна шүү дээ. Бид нар тэрлүүн явж байгаа бол өнөөдөр захтан ч ороогүй зүгээр үгийг л ашиглаж яриад байна. Тэгвэл цагаан будааны ургац алдлаа гэж хөдөө аж ахуйн сайд нөхцөрч байдаг. Гүүр нурлаа гэж тээврийн сайд нөхцөрч байдаг. Олонний дунд зохисгүй үхэллээ гэж одоо энэ та нарын мэдээллээс сонсоод үзээрэй.
дарга сайд нар ногсож байна. За манай ярилцлагын сүүлчийн асуултаар танд залуу хууль нарт болон хууль болох зорилготой оюутан залуус өгөх зөвлөгөө сургаамж байна уу? Өөйгүй. Та нарыг зорж ирсэн би баярлалаа гэж хэлээд шүү дээ. Сэтгэлээсээ баярлж байна. Та нар ирээдүйн цагийн шинэхэн одоо зорилтыг хэрэгжүүлэх юм хуульч нар бэлтгэж байна. Тийм учраас өөрснөө хичээж, бие даашилж, шинжлэх ухааны одоо энэ оргилд нь хүршгүй замаар тууштай сурах хэрэгтэй. Тэрс зүгээр нэг бакалаврын төвчний боловсролын эзэмшээд би хуульч боллоо гэж болохгүй. Энийг шин цаана одоо насан турш суралцаа дуусахгүй судалгааны материал бий. Судлах зам бий. Тийм учраас тууштай суралц, зөвийг нь олж эзэмш, өгөөд отлон бие авч явахдаа хүртэл зөв хүнтэй нөхрөл элдв шалдвын тийм арх 6 хар тамхи мансууруулах байж нийгмийн журмыг зөрчил юмд битээ холбогд муу хүнээс холбоо сайн нөхрийг олд нөхрөл зөв замаа сонгож амьдр мэрэгжилдээ дур сонирхолтой бол та нарын ирээдүй бол гялзж байгаа ирээдүй чинь гэгээтэй байгаа. Тийм учраас тэр зам руугаа тууштай явахын тулд багаас нь эхлээд анхнаас нь эхлээд зөв явж багш нараа хүнддэг хичээлдээ идэвхтэй бай, ном сайн унш, ертөнцид болж байгаа үйл явдлыг үнэлж дүгнэх чадвар эзэмш, тэгсэн цагт тэгээд үр хөвгтөд зөв хүмүүжүүл. Тэгээд эхлэхдээ тэр Монголын нийгмийн амьдралд бидний өртөөлж та нар хүргэж ирсэн, хүргэл ингэж өртөөлж ирсэн амьдралд тавьсан зорилт хэрэгжиж гэнэ гэсэн үг. Та нар сайхны нүзэн бид байхгүй байсан ч гэсэн та нарын сайн яваа бид өстөд дээрээс тэнгэрэг байдаг бол хардаг. Тийм учраас амжилт хүсье. Бүгдээрээ зорьсонд тууштай зүтгээрээ сайн хуульч нар болцгоогоорой. За баярлалаа. Таны сургаал зөвлөмжийг хүндэтгэн хүлээн авч Ахмадуудын баялаг уламжлалаар суралцсан шинэ нийгмийн бүтээх үйлдэл залуу үеийн хуульчид бид магнаалан ажиллаж хуульчийн мэргэжлийн ёцог өндөр төргөн цааш нэр төртөө авч явна гэдэг танд уламжилж байна. Та уур насалж удаан жаргаараа манай оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй подкаст оролцсон танд талархаж дурсгалын зүйл гардуулъя. Онц сурч чадж гэнэ үү? Чи онц сурч байгаа юу? Сайн. Зорьсондаа эзэм бол. Одоо үнэхээр л ерөөсөө сурах шигийг ирхэн болгол хандах зүг аяндаа тогтно гэж ном сайн уншиж, өөрийгөө сайн бэлдэж, сурахын төлөө зүсгсэн хүн яван та. Дарга болно да. Ус толгой гоё байна уу? Царемото хүн байна гэж хүн хэлэхгүй. Үзэж байгаа усч юм уу юм би шаргуу яасан царемотог гэхгүй. Манай таны үгээс асаад олон зүйл байсан байна. За тэгвэл өнгөрөөд яриад бай. Дуудуулж өгөх юм уу?